бясал гал. Сэтгэл зовнилыг танд хугаслах амьдралын зөвлөгөө. Миний амьдралд асуудал гарлаа гэд харамсаж униглах хэрэггүй. Энэ бүх зүйл өнгөрөөд л явчихна. Цаг хугацаа өнгөрөхөөр нэг их том асуудал биш байсан гэд ярьж байж болох юм аа. Тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Амьдралын замд миний сэтгэлд яв цав таалагдах хүн хэр их байх вүлээ дээ. Би ч ялгаагүй хэн нэгний сэтгэлд яв цав таалагдана гэж байхгүй шүү дээ. Тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Миний чихэн дуулдах үгс сайхан сонсогдохгүй байдаг. Гэвч миний хэлсэн үгч заримдаа бусдын чихэнд сөрөгцөд сонсогдох нь бий. Тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Хорвоогийн зам үргэлж миний санснаар болохгүй тул сэтгэлд нийцэхгүй зүйл байлаач. Амьдрал угаасаа л юм байдаг юм байна да гэд амьдрахад болно. Сэтгэлд нийцдэг дотны хүнээсээ хагацах үе байдаг. Ирсэн шигээ буцдаг хорвоо юм болохоор тийм байдаг юм байна да гэд амьдрахад болно. Ямар нэг болохгүй зүйл байлаа гэд хитрхи сэтгэлээр унах хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөөд эргэн харахад тухайн зүйл маань амжилттай болох үеч байдаг. Тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Хэн нэгэн чиний сэтгэлийг шархлуулах үг хэлбэл
хэтэрхий хүн дээр тусгаж авах хэрэггүй. Хорвоогийн амьдрал нь үргэлж шархлуулдаг зүйл биш учраас тийм байдаг юм байна да гэд амьдрахад болно. Альва асуудлыг хэд хүндрүүлэлгүйгээр тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Миний амьдралд асуудал гарлаа гэд харамсаж гуниглах хэрэггүй. Энэ бүх зүйл өнгөрөөд л явчихна. Цаг хугацаа өнгөрөхөөр нэг их том асуудал биш байсан гэд ярьж байж болох юм аа. Тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Амьдралын замд миний сэтгэлд яв цав таалагдах хүн хэр их байх вүлээ дээ. Би ч ялгаагүй хэн нэгний сэтгэлд яв цав таалагдана гэж байхгүй шүү дээ. Тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Миний чихэн дуулдах үгс сайхан сонсогдохгүй байдаг. Гэвч миний хэлсэн үгч заримдаа бусдын чихэнд сөрөгцөж сонсогдох нь бий. Тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Хорвоогийн зам нь үргэлж миний санснаар болохгүй тул сэтгэлд нийцэхгүй зүйл байлаач. Амьдрал угаасаа л юм байдаг юм байна да гэд амьдрахад болно. Сэтгэлд нийцдэг дотны хүнээсээ хагацах үе байдаг. Ирсэн шигээ буцдаг хорвоо юм болохоор тийм байдаг юм байна да гэд амьдрахад болно. Ямар нэг болохгүй зүйл байлаа гэд хэтэрхий сэтгэлээр унах хэрэггүй. Цаг хугацаа өнгөрөөд эргэн харахад тухайн зүйл маань амжилттай болох үеч байдаг.
тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно. Хэн нэгэн чиний сэтгэлийг шаргалуулах үг хэлбэл хитрхи хүн дээр тусгаж авах хэрэггүй. Хорвоогийн амьдрал нь үргэлж шаргалуулдаг зүйл биш учраас тийм байдаг юм байна да гэд амьдрахад болно. Альва асуудлыг хэд хүндрүүлэлгүйгээр тийм л байдаг юм байна да гэд амьдрахад болно.